За баярлалаа. За төрийн аудитын байгууллагын 27 онд гүйцэтгэх аудитын сэдвүүдээр тусгаал нөгөх санал байхгүй байна. За тэгвэл эндээс хийгдэж байгаа аудитыг хараад үзэхэд жил болгон хийгддэг ийм ажлууд байгаад байгаа. За аудитын байгууллагаас энэ дагалдуулж төсөв оруулж ирсэн байна. Энэ төсөв дээр оронтой нэмэгтэй холбоотой, цалингаа нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлууд оруулж ирсэн байна л да. Барилга байшин барихтай холбоотой асуудлууд оруулж ирсэн байна. Тэг миний хувьд энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр уламжилт болоод хийгддэг ийм ажлуудыг сая бас та яриандаа хэлчих шиг боллоо. Бодит цагийн гором дээр хяналт шалгаад хийгээ явдаг ийм стандарт руу оруулна гэж та одоо ерөнхий аудиторыг томилогдохдоо ярьж ирсэн. Тэрнтэй чи холбоотой яг энэ захимжуулах ажлууд ер нь хэр хийгдэж байгаа юм бэ? Хийгдэж байгаа жилийн чи аудитуудыг би бас тайлангуудыг нь 2-3 жилийн сүүлийн 2-3 жилийн зарим нэгэн сэдвүүд дээр хийгдсэн аудитууд чинь үг өсөхгүй уншиж үзсэн. Нэг л хэвийн л юм байдаг юм байл шүү дээ. Тэг нэг л хэвийн хийгддэг, бичигддэг зүйлийг дахиад баахан хүн хүч гаргаж хийх шаардлага байгаа мó? Тэрийг захимаар ингээд товч хялбар аргаар одоо хийх бодит цагийн горим дээр нь харьцуулаа хийгээ явах ямар арга байдیں۔ Энэ дээр нь та бүхэн бас онцгой анхаарал хандуулаач. Тэг жилийн төсөв нь энэний дараа бас хэлцэх байх. Энэ дээрээ та захимжуулахтай холбоотой асуудлууд чи ерөөсө тусгатаж орж ирээгүй. 30 хэдэн төгрөмөр гэнэ барилга барина гэсэн нэг ийм л юм харагдах шиг боллоо. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн захимжуулах дээр онцгой анхаараач. Тэгээд дээрээс нь энэ зардал захиргааны зардал дээр энэ томилтын зардал гадаад дотоод томилтгээ бас нэмэгдүүлчихсэн байна лээ. Одоо бүх элчин сайдууд руу очиж элчин сайдын газрууд, диплом төлөөлөгчийн газрууд руу очиж шалгах зайлшгүй шаардлага байдаг юм уу? Тийм их хэмжээний хөрөнгийг тэд нэр гүйцэтгэл хийгээ яваад идэг юм уу? Миний хувьд ямар ч шаардлагагүй шүү дээ. Эндээс цахимаар нь шилжүүлээд явж байгаа шилжиж байгаа мөнгүүдийг эндээс нь хяналт тавиа явуучих бүрэн боломжтой гэж харж байгаа. Төрийн сангаас гарч байгаа мөнгүүд дээр энэ дээр та нар бас жоохон ийм уламжилт аргаасаа арай өөрөөр ийм захимжуулах хэлбэрийн юмнуудыг илүү оруулж ирсэн ийм одоо зүйлүүд олох байхаа гэж ингэж хараад байгаа. Гэтэл яг бах байдгаараа нөгөө хүн хүчээр хийддэг ийм ажлууд чинь дахиад яваад байна. Энэ дээрээ та онцгой анхаараач. Нэг хоёрдугаарт нь бүтээгдэхүүн авах гэрээн дээр энэ жил бас дахиад аудит хийхээр орж ирж байгаа юм байна. Ер нь энэ засгийн газар төрийг төлөөлж хийгдэж байгаа энэ гэрээнүүд байгаа. Оюутлоготой гэхэд жишээлбэл энэ Эрдэнэс Монгол компани байна. Бүтээгдэхүүн авах гэрээтэй гэхэд ашиг малтмал газрын төсний газар байна. Энэ засгийн газрыг төлөөлж байгаа нөгөө тал чинь ерөөсөө ажиллаа хийхгүй шүү дээ. Эрдэнэс оюутлогоо байна. Энэ газрын тус ашиг малтмалын газар байна. Тэгээ төрийг төлөөлж байгаа бол энэ төрийн бүх асуудалд нь явах ёстой шүү дээ. Татвар төлөлт одоо энэ бүтээгдэхүүн хуваалтын зардал төсөв бүх юм дээр нь хяналт тавьж ашигтай байлгах чиглэлээр анхаарч ажиллах ёстой шүү дээ. Тэгээ бах байдгаараа ингээд байгаад байдаг танах ингээд очиод шалгадаг. За нэг зөвлөмж гаргад юм уу, албан шаардлага гаргад юм уу. За тэрний дараагаар албан шаардлагыг биелүүлэхтэй холбоотой төлөвлөгөө гаргаж ирүүлгээд нэг юм өгдөг. Та нэг 6-аас 1 жилийн хугацаа тавиад өгчдөг. За тэгээд тэр нь 6-аас 1 жилийн дараа юу ч болж байгаа бүү мэд. Дахиж эргэж хийгдэж байгаа, хянагдж байгаа их хурлд орж ирээд яг тухайн ажил яг бүрэн дууслаа. Энэ аудитын хувьд ийм арга хэмжээ авлаа гэдэг юм ерөөс орж ирэхгүй байгаа шүү дээ. Энэ дээрээ та бүхэн бас онцгой анхаармаар байх. Тендерийн хуулийн асуудлууд байна. Одоо ерөөсөө энэ батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг чинь 60-70% тендерийн шалгардаг. Тэгээ цаашаа ерөөсөө явдаг. Тэгээ маргаантай явдаг. Ихэнх нь маргаан дээр хийгдэж байгаа. Тэгээ одоо бүр амар болсон. Хэмнэлтийн хууль гээд 5 сарын 31-ээр таслаа хийчихдэг болчихсон. Ер нь энэ хэмнэлтийн хууль бол энэ аудитын байгууллагын хийх ажлыг их хурлаас хуульчилж гаргаж өгсөн зүйл гэж үзэж байгаа. Одоо бол яг тэр үед энэ ковид гэдэг ингээд ийм асуудлаас үүссэн баг. Одоо бол энэ хэмнэлтийн хуулийг бол хүчингү болох цаг нь болцсон. Аудитын байгууллага та нар энэ хэмнэлтийн хууль дээр заагдсан ажлуудыг танаа үндсэн чиг үүргийн ажил шүү дээ. Та нар өөрсдөө энэ үндсэн энэ ажлыг хийгээ явах юм бол төрөөс энэ хэмнэлтийн хууль гарах ямар шаардлагагүй. За үгэлээ. За Ганбаатар гişүү гэлээ.